Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутаг дэх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг сагалтлгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 756 33 57. Хоромын дөрвөн үзэгчтэй өндрхан мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа ханд болно. Ингээд бүхэнд мэдээлэлээ танилцуулъя. Эхний мэдээ. Өсвөрийн сэтгүүлчдийг чадахжуулах 3 хоногийн сургуульд Чингис хот зохион байгуулагдлаа. Тус сургуультанд төвийн болон дөрвөн сумдын 55 өсвөрийн сэтгүүлчид оролцсон юм а. Яа сэтгүүлч мөрөгчлээ. Яагаад дэмж болъё гэж бодоогүй. Сэтгүүлч мөрөгчл юу нь гоё вэ? Хүмүүстэй нээлттэй харилцах. Өөрийгөө танилцуулах чадвартай болох юм. За баярлалаа. Дэлхийн сум Монгол олон улсын байгууллага Борундор 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр Хинти аймгийн 4 суманд үндсэн 3 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа лээ. Тэгвэл орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болох Өндөр хаан телевиз Хинти мэдээ агентлагтай хамтран төсөл хэрэгжиж буй төвийн болон 4 сумдын 55 хүүхдийг хамруулсан өсвөрийн сэтгүүлчдийг чадахжуулах 3 хоногийн сургалтыг Чингис хотод зохион байгууллаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн сум Монгол олон улсын байгууллага Борундор 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч жаргалууд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хинти аймаг дахь салбар зөвлөлийн тэргуун Ган Эрдэнэ гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газрын дарга Инх Эрдэнэ болон Хинти аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд болон сэтгүүлчдийн төлөөллүүд оролцсон юм а. За та бүхэндээ өнөөдрийн мэндийг төшөөлье. Тэгээ шинэ оны эхэнд би та бүхэндээ уулзсан. Манай Хинти аймгийн хэвлэл мэдээллийн салбарын бүх байгууллагууд манай телевизүүд сонин бүх байгууллагууд ингэж оролцож байна. Тэгээ Улаанбаатар хотоос бас сэтгүүлч Батцэг маань зорж ирсэн байгаа. Тэгээд манай хэрлэн сумын төдөөгүй манай зорилт Хинти аймгийн сумдын багш нар өсвөрийн сэтгүүлч хүүхдүүд маань бас ирсэн байна. Тэгээд энэ өнөөдрийн үйл ажиллагаагаар дамжуулан бид нараас нэгдүгээр хүүхдүүдэд чадваржуулж аваа, хоёрдугаар энэ орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд бас ингээ хүүхдүүдэд соргыг чадваржуулъя, залуу үеэ бас ингээд сэтгүүлч энэ орон нутгийн хөгжлөвчлөхэд санаа зовнд ийм хүмүүс болгоё гэд тийм ээ. Ингээд санаа нэгдээд бүгд ингээд зурсан бидний зүгээс их баяртай байна. Тэгээд ер нь энэ үйл ажиллагааны үр дүнд гарах үр дүн маань хүүхдүүд маань бас энэ сэтгүүлч мэргэжил орон нутгийн нийгмийн асуудлуудыг ойлгодог тийм ээ. Энэний төлөө бас санаа зовдөг тийм хүмүүс болно. Дээрээс нь бас энэ сэтгүүлчийн мэргэжлийн телевиз радио сонин гэдэг энэ бүх мэдээлэл анхан шатны мэдээлэлтэй болох бах. Ер нь бол цаашдын үр дүн ба нь бол энэ сургуулиуд дээр сумдууд дээр энэ хүүхдийн зөвлөлүүдийг ялангуяа сэтгүүлч клубүүдийг маш идэвхтэй ажиллуулах хүүхдүүдийн дунд гарч ирж байгаа тийм өөрчлөлтүүдийг хүүхдүүдийн санаа бодлыг бас ингээд нийгэмд хүргэх рүү бас нэг хүүхдүүд маань өөрсдийнхөө дуу хоолойг хүүхдийн дуу хоолойг нэмэгдүүл хэн чиглэлд хувь нэмрээ хамтаа оруулж байгаа юм байна гэж бид хүн ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрэнд нь баярлалаа. Энэхүү сургалтын зорилго нь хүүхдийн ивент тэтгэх хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийн авьяасыг нээгдэрлүүлэх, харилцаа ярих чадварыг хөгжүүлэх, өсвөрийн сэтгүүлч клубын хамрах хүрээг нэмэгдүүлж, өсвөрийн сэтгүүлчдийг чадахжуулах, цаашлаад байгууллагын үйл ажиллагааны талаар болон цаг үеийн мэдээллийг орон нутгаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулан олон нийтэд түгээх чадвартай болгох зорилготой бол өсвөрийн сэтгүүлчдийн ур чадварыг нь дээшлүүлэх, орон нутгийн хэвлэл болон сумдын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор хамтран ажиллахаар басна. Энэвэр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд хэлж ирсэн юм а. За манай Хинти мэдээ агентлаг бол ер нь өсвөрийн сэтгүүлчдэд нэлийн дэмжээ ажиллахыг хүсдэг. Тэр ч утгаараа 2017 оноос хойш ер нь хамтран ажилласаар ирсэн. За энэ удаагийн сургалтыг бол нэлийн онцлогтой манай телевиз, FM гээд манай Хинти аймгийн бүх хэвлэл мэдээллийн байгууллага орж байгаа. За дээр нь хотоос маш гоё том зочин ураад ингэж оруулж байгаа маш талархууштай гоё санагдаж байгаа. За манай Хинти мэдээ агентлагийн зүгээс бол энэ удаагийн сургалтанд за мэдээж агентлагийн үйл ажиллагаа гэж яг юу хэлдэг. Агентлаг эсвэл зүгээр сонин байснараа ямар ялгаатай юм тийм ээ. За тэгээд сонингийн бичвэрийн төрөл зүйл маань ерөн сэтгүүл зүйд ямар төрөл зүйлүүд байдгийг. За сэтгүүлч гэж яг хэм бэ? За тэгээд хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ гэх мэтчлэн ер нь бол дотоод үйл ажиллагаа за ажилтнуудаа бүгдийг танилцуулсан гэх мэтчлэн ийм практик тийм сургалтуудыг шууд орж явна гэсэн бодол зорилготой байгаа. За үр дүнгийн талаар бол ер нь бол манай монголчууд за тэр тусмаа хүн нүдээр харсан чихээр сонсноо өөрийн мэдлэггүй даган дуурайдаг гэдэг. Тийм болохоор бид нэр эдгээр хүүхдүүдийн үлгэр дуурайл болох учраас бидний энэ сургалтаас бидний үлгэр жишээнээс бидний байдлаас зөндөө юм харж мэдээ сурж тийм үлгэр жишээ хүмүүс болох байх гэсэн тийм
бодолтой байна да. Ер нь бол орон нутгийн сэтгүүлчид гэдэг бол огтны нөхөндөө сууд юмаа гэж айлтгын төмөр очихоо нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгээ орон нутгийн сэтгүүлчид гэдэг бол одоо бүгдийг чаддаг, мэддэг ийм хүмүүс байдаг. Тэгээд энэ ч утгаараа бид сэтгүүлчдийн залгамж халааг бэлтгэх үйлдэл Дэлхийн зам Монголд олон улсын байгууллагын Бар өндөр 2 хөгшийн хөтөлбөртэйгээ за хинтийн мэдээ агентлагтайгаа Ундрахаан телевиз маань хамтраад 3 өдрийн цогц сургалтыг хий гэсэн нэгэн санаа зорилгон дор бид бас нэгдсэн. Тэгээ өнөөдрийн сургалт маань бас телевизийн олон жил туршлагатай ажиллаж байгаа Хинтээ аймгаас түрэн гарсан Батцэг гэдэг сэтгүүлч маань сургалтыг маань эхлүүлж байгаа. За 2 дахь өдрийн сургалтыг West FM-ийн одоо бас мундаг хөтлөгч диктор нь Дэлгэр Цэцэг гэдэг сайхан сэтгүүлч манаас хүрэлцэн ирж байгаа. За 3 дахь өдрийн сургалтыг Хинтийн мэдээ агентлаг маань дангаараа бие даан энэ сургалтыг зохион байгуулсан. 3 өдрийн сургалтыг бид хүүхдүүдэд цогц мэдээлэл өгч өсвөрийн сэтгүүлч ер нь хэрхэн яаж ажиллах талаар мэдлэг мэдээлэл анхан шатны мэдээллийг бид өгснөөрөө гар хүрдэн бол очоод эдгэр хүүхдүүд маань сум орон нутгатаа мэдээлэлээ бэлтгээд тухайн одоо Ундрахаан телевиз, Хинтийн телевиз за мөн одоо Хинтийн мэдээ агентлагтай мэдээллийг бэлтгээд явуулдаг ийм л одоо зорилгыг дэвшүүлэн бид одоо энэ сургалтын гар хүрдэнгийг нь бол хүлээж байгаа. Тэгээд энэ өвлийн хүйтэнд одоо энэ сургалтыг зорин ирсэн хүүхдүүдэд бас талархлаа дэвшүүлье. Тэгээд аливаа зүйлийн залгамж халааг бэлтгэн гэдэг бол маш том одоо зүйл гэж бас харж байна. Тэгээд үргэлж одоо бидний үйл ажиллагааг дэмждэг Дэлхийн зөнгийн хамт олондоо бас энэ дашинд бас баярлалаа гэдэг хэлмээр байна. Ингээд сургалтын өндөр амжилтыг эдгээр хүүхдүүдэд бас хүсмээр байна. 3 хоног үргэлжлэх өсвөрийн сэтгүүлчдийг чадваржуулах сургалтын чиглүүлэгчдэр MNC телевизийн ерөнхий редактор Батцэг, BSTPN 98.5 радиогийн ерөнхий редактор Дэлгэр Цэцэг, Ундрахаан телевиз, Хинтийн мэдээ агентлаг Бар өндөр 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивент тэтгэх хөтөлбөрийн ажилтан Баяр Туянаар ажилласан бол хөтөлбөрийн хүрээнд телевизийн мэдээ хэрхэн бичих, радио болон телевиз, сонин, FM-ийн сэтгүүлчийн үндсэн ойлголтын талаар онлайн болон практик дээр тулгуурлан мэдээллийг өгч ажиллаа. Дараагийн мэдээ Хинтээ аймгийн хэмжээнд 70 гаруй иргэний нийгмийн сүлжээ байгууллагууд байдаг. Тэгвэл Хинтээ аймгийн засаг дарга Гамбямб иргэний нийгмийн сүлжээ байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм а. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авч үзнэ. Хэрлэн сум 2019 оныг иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан багийн иргэдийн нийтийн хурлуудыг зохион байгуулж өнгөрсөн оны ажлын тайлан энэ онд хийгдэх ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн ажилд иргэдийн санал хүсэлтийг авч эхэллээ. Өнөөдөр багийн иргэдийн нийтийн хурал Хэрлэн сумын 1-р багаас инхүү эхэлж байна. Энэний орон бодлоо хэдмэрийн хуурмаг нэг газартай нэг газар өгсөн жүжиглэж байгаа орноо татварцаад байгаа юм даа. Ийм биш авчихсан. Одоо та газар авчихсан. Татварцангууд таны нөгөө нэг удаа өмсөх хэрэг эдэлсэн их чинь тэгээд Өөр аймаг шилжиж байгаа хүмүүс тухайн газар цуцлуулах хэрэгтэй байдлаар цуцлуулахаар ингэж яригдж байгаа. Тэрнээс яг энэчнээ хариалтай байж тэр газараа цуцлуулах биш. Өөр тийшээ шилжиж байгаа тохиолдолд нэг удаа одоо тухайн газараа буцаагаад оронд нь одоо тухайн шилжиж авсан газраас газар авах. Тэр нэг л шилжиж байгаа тохиолдолд тийм заалтууд ямар энэ ажлын тайланд бол хийгдсэн ажлууд дотор бол иргэдийнхээ төлөө зорилт бүлгүүдийг сонгож ажилласан. Айл өрхийн төлөө одоо гол анхаарлаа чиглүүлж ажилласан ажлууд бас түгээр бас тааламжтай санагдлаа. Зөв ажил хийсэн, сайн ажилласан байна гэж миний хувьд бол дүгнж байна. Тус багийн иргэдийн нийтийн хурлаар багийн засаг дарга 2018 оны үйл ажиллагааны тайлангаа багийн иргэдийн нийтийн хурлын даргын 2018 оны үйл ажиллагааны тайлан сумын засаг даргын мэдээлэл 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө Хэрлэн сумын 2019 он иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн мэдээллийг иргэдэд өгч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг авах асуудлыг хэлэлцэж байна. Багийн иргэдийн нийтийн хурал өнөөдөр 1 сарын 7-оос эхлээд 1-р эхэлж байгаа. Тэгээ 9-ний хооронд ингээд баг юм явна. Манай 1-р хувьд бол 2018 он амжилт бүтээлийн дэд ариун байсан. За ингээд хэд хэдэн багуудын дунд спортын арга хэмжээ одоо аялал тэгээд эрүүл мэнд одоо чиглэлээр явсан тэмцээнд 1-р он нь манлайлаад 19 он маань болохоор ердийн оролцоог дэмжих. Ажил энд одоо ингээд хамтраад өнөөдрөөс эхлээд ингээд засаг даргынхаа Хэрлэн сумынхаа багийн засаг даргын тайлан тавилаа 18 оныхоо. Манай Хэрлэн сумын засаг дарга маань 18 оныхоо тайлан тавилаа. Тэгээ 19 онд бол хийх ажил нэлээд байгаа. 5 зорилт ингээд төшөөлөд ажиллаж байгаа.
Хурлын үйл ажиллагаанд Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ган Хуйг, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Идэрбат, Хэрлэн сумын засаг даргын тамийн газрын дарга Болт, Хэрлэн сумын засаг даргын тамийн газрын дэд бүтэц хариуцсан мэрэгжилт мөнх жаргал, газрын даамал Урангоо, нийгмийн бодлогын түвшмэл Тогоон Пүрүү, 1-р багийн засаг дарга Эрдэнэ Бэлэг, 1-р багийн иргэдийн нийтийн хурлын дарга Банзрагч нар оролцож багийн иргэдтэйгээ хуралдаж байна. Багийн иргэдийн нийтийн хурал өнөөдөр Хэрлэн сумын 1-р багаас эхэлсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Ажилладаг ийм юм байгаль таслан зогсоохын төлөө ажиллаж байгаа. Хамгийн их чухал сэдв байгаа. Энэний тулд хөтөлбөрийн хэлц маань ажиллаж байгаа. Хэнти аймагт иргэний нийгмийн сүлжээ 170 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг бол Хэрлэн суманд 70 гаруй байдаг. Анх 10 жилийн өмнө энэхүү байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээнд нэгдсэн бол Хэнти аймгийн засаг дарга Ган Бямб иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд төрийн байгууллага болох Эрүүл мэндийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хүний эрх хөгжлийн төв, мөнгөн хуримтлал төрийн байгууллага, хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож байна. За манай Хэнти аймгийн мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоо болно. Орон нутгийн албан бус бизнес эрхлэгчид ийм бүлгүүдийг хариуцсан ийм сайн дурын холбоо байгаа. За тэгээд манай холбооны дээдлийн юу болохоор хүний эрх хөгжилтэй өгч төрөмс байгуулга байдаг. За тэгээд бид нар болохоор юу яасан бэ гэхээр олон улсын хүний эрхийн өдрөөр 2017 онд доктортой хөгжлийн зорилт 8-ийн хүрээнд баталгаад ажлын байрыг бий болгоё гэдэг үйл ажиллагаа зохион байгуулсан байж байгаа. Энийг авахтад бид нэр 2017 оны 12 сард 10 хоногийн ажлыг Хэнти аймгийн иргэний нийгмийн байгууллагынхаа сүлжээтэй хамтар зохион байгуулсан. За энэ ажлын хүрээнд бид нэр Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа 54 аж ахуйн нэгжээр өөр бичлэн уулзж хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж гэнэ үгүй юу гэдэг талаар юм судалгаа хийсэн байгаа. Энэ судалгааны үндсэн дээр бол 110 хүнтэй уулзах, ажил олгогч ажилтнтай уулзахад зөвхөн 10 хүн л хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж исэн. Энэ үндсэн дээр бол ажил олгогч чохирж байгаа тал байсан, ажилтан чохирсон ийм юунуудад харагдаж исэн. Энийхээ үндсэн дээр бол бид нэр яг Хэнти аймагт бол хөдөлмөрийн гэрээ гэдэг юмыг бол байгуулж ажиллах нь бол маш үр дүнтэй чухал хэрэгтэй байна гэдгийг бид нэр олж харсныхаа үндсэн дээр бол энэ юугаа 2018 оны 5 сард манай хүний эрх хөгжил төв МОНФ-ээс бол доктортой хөгжлийн зорилтын талаар 2030 зорилтын талаар орон нутагт бидний оролцоо гэдэг ийм сургалтыг зохион байгуулсан байна. Энэ дээр бол манай ажлын хэсэг төрийн болон төрийн бас байгууллагын төлөөллөлийн нийлсэн улсад бол ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийнх маань бид нэр яг Хэнти аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс илүү засаг даргын мөрийн хөтөлбөр мөн дээрээс нь төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэн аж ахуйн нэгжүүд маань хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байна үгүй юу гэдэг талаар бас бид нэр мэдээллүүдийг авсан. Ихэнх нь бол бас яг ингээд нөгөө өөрснөө нийгмийн гэрээтэй ажиллаж байгаа ажиллаагүй нь бол бас мэдэгдэж байгаа. Тийм учраас бид нар энийг бол яг Хэнти аймаг даяараа хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн зөрчилгүй юм байхын тулд хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах нь бол ямар ч байсан хэрэгтэй байна гэж үндсэн дээр өнөөдөр бол засаг даргатай бид нэр уулзалт хэлцүүлэг хийлээ. Энийхээ өрөөнд бол эхлээд бол аж ахуйн нэгжүүдэд ямар ч байсан зөвлөмж хөргүүлэе гэж үр дүн төрлөө. Мөн бид нэр хуралд болохоор нийтийн сонсголт зохион байгуулаач гэсэн албан бичиг өгсөн байгаа. Энэ албан бичиг бол өнөөдөр бас 2 цагаас хуралдах гэж байгаа. Энэний үр дүнд бол яах вэ гэхээр бас нэг хариу ирнэ. Дараагийнхаа нүдлийг бид нар бас ямар хариу ирэхээс шалтгаалж бид нар яг дараагийнхаас арга хэмжээг авна. Энэ үйл ажиллагаа бол ингээд нэг удаагийн уулзалт хэлцүүлгээр зогсчих биш. Бид нар ямар ч сайн дураараа төрийн болон төрийн бас байгууллагууд нийлээд ингээд явж байгаа учраас манай энэ доктортой хөгжлийн зорилт 2030-ыг чинь бид нар 30 он хүртэл хэрэгжүүлэх ёстой. Тэр хүрээнд бид нар бас өөрснийхөө иргэн хүнийхээ оролцоог бас сайжруулад иргэд маань ийм оролцоотой болчих юм бол бид нар бас илүү хөдөлмөр дээр бол зөрчилгүй болчих юм бол илүү сайн байх болно л гэж бодож байна. Энэ үеэр иргэний нийгмийн сүлжээ байгууллагууд сүүлийн үед орон нутаг гэлтгүй хамгийн ихээр тулгамдсан асуудал болоод байгаа. Хөдөлмөрийн гэрээний талаар санал бодлон солилцож, ажлын хэсгийн хүрээн дээр тулгуурлан хийсэн судалгаан дээр үндэслэн хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж буй байдлыг орон үндэсгүй болгох тал дээр зөвшөлдсөж, ажил олгож буй байгууллагуудад зөвлөмж хөргүүлж ажиллахаар болсон байна. За өнөөдөр МОНФ төрийн бас байгууллага хүний эрх хөгжил төвтэй хамтран Хэнти аймгийн удирдлагуудтай хамтран уулзтгэлээ. Өмнө нь ажлын хэсэг байгуулагдаад ялангуяа энэ ажлын үйлчлэгээ явуулж байгаа татвар төлөгч байгууллагууд дээр ажиллаж байгаа ажилтнууд маань хүний эрхтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээгээ байгуулж гэнэ гэсэн нөхөө асуудууд яригддаг. Үүнийг бол аймгийн удирдлагын төвчнөр нэлээд өргөн цар хүрээтэй ярилцлаа. Тэгээ үүнд бол
татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагатай аймгийн удирдлагууд хамтарч ажиллая. Ялангуяа саяны хүний эрхтэй холбоотой төрийн бас байгууллагуудтай хамтарч ажиллая. Цаашдаа иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, за тэгээд ногоон хөгжлийг дэмжих, доктортой хөгжлийн үзэл баримттай гоёлдуулан ажлын байрыг нэмэгдүүлэхэд гоёлдуулан хөдөлмөр эрхлэлтийн хэлтстэй хамтарч ажиллахаар шийдвэр гаргалаа. Шийдвэрийн гол зорилго бол юу вэ гэхээр ер нь цаашдаа хөдөлмөрийн гэрээтэй иргэдэд бол ажиллуулж хөвший. Түүнийгээ дагаад бас татвар нийгэм даатгалыг бас төлдөг болгоё. Ялангуяа иргэдэд ажлын байртай болгох гол зорилго байдаг. Тэгэхээр бид нар татвар төлөгч байгууллагуудтайгаа мэдээж энийг захиргааталтын аргаар биш хамтран ажиллах байдлаар шийдэх гэж байгаа. Тэгэхээр аймгийн удирдлагуудын зүгээс бол зөвлөмж хамтран ажиллах саналууд аж ахуйн нэгж байгууллагуудтай хөргүүлэн худалдаа үйлчлэгээ эрхэлдэг, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа энэхүү барилга дээр ажилладаг, хүнд үйлдвэр дээр ажилладаг тийм ээ. За уурхай дээр ажилладаг байгууллагуудыг нь одоо тэр хөдөлмөр аюулгүй байдал хабын инженерүүдийг байнга сургаж, дадлгаж болох. За дээрэс нь энэ хөдөлмөрийн гэрээтэйг уялдуулсан харилцааг нь хуулийн хүрээнд хамтран ажиллах, одоо шийдвэрлэх ийм зорилгоор өнөөдөр энэ нөхөө уулзалт боллоо. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн бүрийн оролцох, хөгжих эрхийг хангах, ядуурлыг бууруулах, орон нутгах ажлын байрыг бий болгох, ажил олгогч ажилтан хоёрын хоорондох маргааны тоог бууруулах, орон нутгийн иргэдийг шийдвэр гаргахад оролцох, хэрэгжилтийг хянах, үнэлэх, хариуцлага тооцоох, хамтын чадварыг хөгжүүлэх, орчин бүрдүүлэх зэрэг тал дээр аймгийн зүгээс дэмжиж ажиллах, тэр дундаа ажил олгогч ажилтнуудад хөдөлмөр эрхлэлтийн талаар ойлголтыг өгч ажиллахаар болсон байна. Дараагийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Хэнти аймаг дэх газар тариалангийн салбарын иргэний нийгэм орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төслийн дугуй ширээний уулзалт өнөөдөр зохион байгуулагдсан юм а. Энэ талаарх мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Caritas Czech Republic байгууллага нь 2008 оноос Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийгмийн ажил, нийгмийн эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсрол, мал аж ахуй, мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих төслүүдийг Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнг, Төв, Өвөр хангай, Булган, Завхан болон Хэнти аймагуудад амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. Одоогоор Caritas Czech Republic байгууллага нь Хэнти аймагт тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих болон хөдөө аж ахуйн салбар дахь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хэнти аймгийн хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгээд сум болгонд нэг 20 гаруй хүнийг төлөөлсөн, ногоочныг төлөөлсөн бүл байна. Бүлүүдийн төлөөлөгчдөр ингээд нэг 39 байгууллагууд нэгдээд байгаа гэсэн. Тэгээд энэ байгууллагуудын хэрэгцээ шаардлага тэгээд ер нь бол хүнсний ногооны салбар өөрөө бол томоохон салбар. Энэ салбар яагаад хөгжих шаардлагатай вэ гэвэл нэгдүгээрт бол эрүүл хүнс хэрглэж хүн эрүүл амьдардаг. Тэгээд бид нар одоо эрүүл зөв сайхан амьдрах урт удаан наслахад маань зөв хооллолт маш чухал байгаа. Энэ дээр бол одоо бид нар өөрснийхөө үйлдвэрлэсэн өөрснийхөө хүнсийг бэлдэх бол маш өндөр түвшинд байна. Хүнсний аюулгүй байдал ч өнөөдөр их өндөр түвшинд тавигдж байгаатай холбоотойгоор энэ хүнсээ өөрснөө дотооддоо хангах зорилт бас гарч байгаа. Хоёрдугаарт бол хүүхдийн хүмүүжилд одоо энэ хүнсний ногоо тариалахад бол өрхийн хэмжээнд тариалахад маш ачаал бүтэлтэй. Ягаад гэвэл одоо өрхтөө хүнсээ тариалж өөрснөө хүнсээ бэлдэж идэж байгаа айлын хүүхэд том болоод аав ээж болохдоо бас хөдөлмөрч болж гин тийм ээ. Ногоогоо арчилж сурж гин. Өөрснөө бас үр хөвгтөө өөрийнхөө тарьсан гараар тарьсан хүнсээр хангах юм зорилго байна. Одоо бид нар хятадаас одоо импортоор оруулж ирж байгаа ногооноор бид нар хангаж штэ одоо тэгээд цэцэрлэг сургууль дээр ч гэсэн одоо хүүхдүүд бас хүүхдүүдэд бид нар ямар хоол идж байгааг нь бол хамгийн түрүү анхаарах ёстой. Өвчлөлийн шалтгаан бол одоо бас тэмд холбоотой байдаг. Хүүхдийн хүмүүжил бас тийм холбоотой. Хоёрдугаарт нэмэлт орлого юм уу эсвэл зөвөр өөрийн ус өөрхийн орлого болгож болж байна тийм ээ. Ажлаа хийх завсраа өглөө ороод бид нар гэрийнхээ хашаанд ногоогоо тариад одоо үр хөвгтөө зөв хооллоод ингээ явах боломж, өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Өөрснөө тарих одоо боломж манайд бол бас байна. Нийт одоо тариалж байгаа тарианы талбайныхаа одоо багахан хэмжээний 90 хэдэн га талбай хэрэглэхээс 70 хэдийн хэрэгжилж байна гэж байна шүү дээ манайх. Хүнсний ногоонд бол өрдөө өчүүхэн 10% ашиглаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ талбайг нэмэгдүүлж өөрснөө бас тарьдаг болох ийм зорилгууд байна. Тэгээд ерөнхийдөө дугуй ширээний ярилцлага хийж төр орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэл дээрээ бас нэлээд олон байгууллагыг үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа. Монголын хөдөө аж ахуйн хоршоочлагчдын үндэсний холбоо Жээрээс олон улсын төрийн бус байгууллага хамтран Хэнти аймаг дахь иргэний нийгэм орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Уг төслийн хүрээнд ногоочдыг чадваржуулах, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт хэрэгжүүлсэн.
Үүний хүрээнд ногоочдыг чадваржуулах 32 сургалт 20 удаагийн зөвлөх үйлчилгээг газар дээр нь очиж өгч ажилласан бол сургалтыг 750 гаруй ногоочдод үзүүлээд байна. За үзэсгэлэн худалдаанууд явсан эрүүл хүнс, эрүүл хөрс, эрүүл ногоо, эрүүл хүнс гээд одоо үзэсгэлэн худалдаа 2 жил дараалан хийж байгаа. Эндээ бол одоо боловсрол соёлын газар, эрүүл мэндийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, мэрэгжил сургалт үйлдвэрийн төв, хэрлэн, сумын захиргаа, аймгийн захиргаа гэдэг хүмүүс ингээ хамтраад энэ өмнөдийг хийж байгаа. Тэгээд ерөндөө бол өнөөдрийн дугуй ширээний ярилцлагын хувьд бол урд нь бид нэг дугуй ширээний ярилцлага хийж одоо энэ хүнсний ногооны дэд хөтлөрийг боловсруулах зүйтэй гэсэн бодлогын баримт гаргах зүйтэй гэсэн шийдэл төрсөн. Тэгээ урд нь бол одоо дараагаар ирээд төрийн байгууллагын 15 хүн шүлжээний болохоор 15 ногооч нэрээд ингээ ярилцаад ерөнхий одоо энэ одоо бидэнд тулгамж байгаа асуудал бас одоо нөгөө бодлого ойролцоохын тулд совоот шинжилгээний дээр тулгамдсан давуу тал, сул тал гэх тэр юмнуудыг өгсөн байгаа. Тэгээд одоо төслөөс ажлын баг гаргаад энэ хөтөлбөрийг боловсруулах гаргаад байна, аймгийн дэд хөтөлбөрийг. Тэгээ энийг өнөөдөр бол хэлэлцүүлж, дүгнж ингэж явж байгаа. Засгыгаа дараакталж ингэж явж байгаа. Тэгээд одоо аймгийнхаа засаг дарга төлөөлөж өгөөд хурлаараа батлуулж энэ маань хэрэгжихийн. Ер нь бол суур үндэс нь 2017 онд Монгол улс хүнсний ногооны үндэсний хөтөлбөр баталсан байгаа. Энэ үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ ажил бас хийгдэж байгаа учиртай. Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр сүлжээний уулзалт болон 39 иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэж Хинтийн ногоочдын сүлжээ төрийн бус байгууллагыг байгуулан ажиллаж байна. Дараагийн мэдээ хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилготой өсвөрийн шатарчдын 2019 оны аймгийн аварга шалруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авч үзсэн үү? Шатрын аймгийн аварга шалруулах тэмцээнд 13 сумын 18 багийн 157 тамирчид оролцлоо. 2 өдөр тоглож 2019 оныхоо аваргуудыг шалруулсан бол тэмцээний Хинтийн аймаг дахь Skytel компани ивент тэтгэж оролцжээ. Багийн нийт дүнгээр Хэрлэн сум тэргүүн байранд, Бэрхийн идэрхүү клуб дэд байранд, Борон дөр цэгцлбэр сурвал 3 дугаар байрыг тус байр эзэллээ. Уг тэмцээнд улс бүсээс медаль авсан 28 туршлагатай тамирчид оролцсон байна. Тэмцээнээс эхний 2 дугаар байранд медаль хүртсэн хүүхдүүд улсын аваргад оролцох эрхээ баталгаажууллаа. Сайн. Аль сумаас оролцож чинь хэн гэдэг вүлээ? Борон дөр. Хэдгээр ангиу? 1. Нэр нь Билгүүтэй. Шатраар нь хэдэн жил хичээж байгаа юм бэ? Шатраар 8. Өмнө нь амжилт гаргасан уу? Амжилт гаргасан. Ямар амжилт гаргасан? Алтан медаль аваад. Аймгийн аваргаас уу? Аймгийн аваргасан. Аймгийн аварга болж исэн юм тий. Өөр ямар тэмцээнд явсан юм? Өөрөө бэрхэд очоод алт аваад тэгээд явж ирсэн. Эсвэл мундаг юм биш тий. Өнөөдрийн тэмцээнээр нь хэр болж байна? Гоё. Гоё болж байна уу? Эхний ялалтаа авцсан гэсэн тий. Тий. Алтаав нь тий одоо л. Тий. За амжилт хүсье. За. Нэр нь юм блэ? Билгүүтэй. Билгүүтэй. Гар өрөө. Авг нь авсан уу? Авг нь юу л яханд вэ? Авг. Билгүүтэй. Борон дөр юм уу? Цэцэрлэг зөрдгөө. Анхудад тэмцээнд орж ийн үү? Өнөөдөр тэмцээнд яасан тоглосон уу? Хойдсон уу, хожигдсон уу? Хойдсон. Хойдсон. Оо, мундаг биш те. Одоо хэддэх тоглолтоо хийх гэж байна? 2 дахь, 3 дахь тоглолтоо хийх гэж байна уу? 3 дахь. Тэмцээнд ямар насны ангид орж байна? Ха? Шатрын тэмцээнд аль насны ангид орж байгаа? 9 насны. Өнөөдөр тоглолт хийсэн үү? Хийсэн. Аха. Эхний тоглолтод яасан? Хожигдсон. Хожигдсон. Одоо дахиж тоглох уу? Аа. Аль сумаас оролцож байгаа лээ? Хинтээ. Хэдгээр анги? 3. Өсвөрийн хүүхдүүдийн хүсэн хүлээдэг цодгоргүй тэмцээнд нийт 100 гаруй хүүхдүүд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн байна. Хүүхд багчуудын дунд шатрын спортыг сурчлах, хүүхд багчуудын авьяас бэлгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх уг тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд тэмцээнийг Швейцар системээр 7-9 өрөг тоглуулсан байна. Уг тэмцээнд үзэгчдийг шуугуулсан насны ангиллаас авч үзвэл 11 насны ангилалд үзүүчдийн хүчтэй өрсөлдөөнийг Өмнө Дэлгэр сум, Бор өндөр сум, Бэрх, Хэрлэн гэсэн сумдуудын хүүхдүүд уур ухаанаа өрсөлдүүлсэн байна. За ер нь одоо 13 сумын нийтдээ 18 одоо багийн тамирчид оролцож 157 одоо шатарчин 2 өдөр тоглож өсвөрийн шатарчдын 2019 оныхоо аваргуудыг тодрууллаа. За энэ тэмцээнийг бол одоо манай Хинтийн аймгийн Skytel компани Хинтийн аймаг дахь салбар ивент тэтгэж одоо ингээд багийн дүнгээр бол хэрлэг баг тэргүүлж Борон Бэрхийн идэрхүү клуб 2 дугаар байранд Борон дрын
Борон дор сэгсвэр сургуулийн баг 3 дугаар байранд одоо багийн дүнгээр орлоо. За яг ер нь бол манай тэмцээнд одоо Монгол улсынхаа болон бүсийн одоо зүүн бүсийн одоо аваргууд нийтдээ бол 28 хүүхэд тоглолоо. За тэрэн дундаас яг Монгол улсын 2017 онд бол ийм байсан шүү дээ. Манай Хинтээ аймгийн өсвөрийн баг тамирчид 2017 онд бол улсын аварга шалгалт тэмцээнээс багаараа хүрэл медаль авсан. 2018 онд багаараа мөнгөн медаль авсан. За одоо ингээд аваргуудаа шалгаруулад ингээд 19 оныхоо улсын аваргад одоо бид нар бас оролцох бэлтгэлтэй хангаж эхэлнэ. Ер нь бол бид нар бас өндөр зорилт тавьж байгаа. Жил болгон амжилт маань ахиж байгаа. Энэ бол одоо манай өсвөрийн шадарчдын одоо бэлтэж байгаа багш дасгалжуулагч нар багш дасгалжуулагч одоо хүүхдүүдийг дэмжиж байгаа тухайн одоо сум сургуулийн удирдлагуудын бас санаачлагтай холбоотой. Ер нь бол өнгөрсөн 2018 онд бол манай Хинтээ аймгаас бол сонирхчдын улсын аварга төрсөн өсвөр үеийн одоо аваргууд олон төрсөн. За тэгээд насан туршидтын одоо фестивал наадмаас өнтер одоо манай хүүхдүүд бас шагнал авсан ийм сайхан жил байлаа. Ингээд өсвөрийн шадарчдын хувьд бол одоо ингээд амжилттай байна. Үзэгчдээ өнөөдрийн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргаашийн хөтөлбөрөөр эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчдээ. Хинтээ аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өнөөдрийн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагааталгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 27